За миний бичлэгтэй холбоотойгоор энэ либералууд гэж хин юм бэ? Чи хэнийг хэлээд байгаа юм бэ? Ардчлал эрхчлөлөө дайрлаа гэдэг. За би та нарт либералууд гэж юу байдаг юм бэ? Систем яаж ажилддаг юм бэ? Хүмүүсийн тарих толгойг хэрхэн эргүүлдэг юм бэ гэдгийг сайхан тайлбарлаад өгье. Хануу постор уучлалт гуйсан шүү дээ. Пост бичээд уучлалт гэж тэ. Постны араас бичлэг явна гэж бодоагүй байсан байхгүй юу? Бичлэг явахаар нэг гайхсан. Энэ постны араас бичлэг явна гэдэг чинь гинт бичлэг яваад эхэлж байна. Тэгснэ тэр бичлэгэн дээр ингэж ярьж байгаа шүү дээ. Над руу шин идээд байгаа ус төрчд рүү дайраачаа гэд. Тэнгүүд нэг хануугийн одоо тэр нэг уучлалт гуйсан тэр бичлэгэн дээр нь гол одоо тоглолт явж байгаа байхгүй юу? Тэрэн дээр ингээд баахан одоо гадаад хаягууд орж ирээд англи дарж мараад ингээд реакшн дараад эхэлж байгаа шүү дээ. Ямар ч мал нь мөнгө төлөөд хануугийн тэр бичлэгний доор англи реакшн даруулахгүй. Ямар ч эсрэг талын мал нь ойлгомжтой гоос та дандаа гадаад нэртэй. Хэрвээ даруулвал ядаж монгол нэртэйгээр нь фотуудаараа даруулна үстэй. Тэ? Гадаад нэртэй болгож байх ёстой. Тэгж харагдуулах ёстой. Наад бол чи өөрсдийнх нь хийж байгаа юм гэж би хардж байгаа. Өөрөө хануу нэг бичлэг хийгээд тэр бичлэгэн дээр чинь 1000 гадаад бот оруулж ирээд хийчи. Тэгээд чиний гин буруу цайрна. Энэ бол одоо 15 давхраас явж байгаа. Энэ бол Монголын одоо улс төрчид чамаг ингээд одоо ардчлалын дуу хоолойнуудыг тэ либералуудыг ингээд нухчин дарах гэсэн оролдлого юм а гэж хэдүүлээ нийгэмд үзүүлье гэдэг ийм яриаг хийсэн болов гэж хардж байна. За либералууд гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэдгийг ингээд эхлээ хараачих. За энэ хамгийн ихнийх нь нэг шар залуу гэж Болдотор гамыг гэдэг. За бичсэн юм нь болохоор тороолууд нь сэвэд комеди коллабуудыг буулгах санаатай бити хуц гэдэг. За ингэж орж ирж штэ. За Норгийн Батцаан байгаа. Улам сайхан ориг отхон гэд хаягтай. Нүдний шилтэй залууг нь бичлэгийг шеэр хийгээд ингэ тарааж эхэлнэ. Илдарт илэрэгч уянга. За уянга цог гэрэл гэсэн хаягтай. За нөгөөдгөө чи ингээл барьж авал шеэр хийгээл цацаж эхэлнэ. За дараагийнх нь Зандаа Гош. За энэ хүний ч одоо их үнэлж хүндлэн штэ хүмүүс бол. Гэтэл бол либерал л واخгүй юу? Либерал. За либералуудыг би бүгдийг базаад сүлд нэг гоё хэлнэ. Нэмээд комеди идрээ орж ирнэ. Тэр идрээ болохоор энд хүмүүсийг сайхан гошгоруулж байгаа, тархиар нь сийгээд жагаад койны ловер хийгээд тэгээд гадаад руу явцсан гэж хүмүүс ярьд юм байлээ. За энэ хүний чинь ээж нь оюун гэрэл гэдэг юм байна. Оюун гэрэл. Эхнээсээ улсын хурлд ороод эхэлсэн шүү дээ. Манай амаржин маань өрсөлдсөн. Эдгээрийн дээр нь байдаг ах нарын нь бол элбэг дорж сайхан бэлэг баяр цогт гэдэг. За үндсэндээ бол миний либералууд гэж хэлээд байгаа хүмүүс бол энэ зөвхөн нүүр зураг шүү. Энэ зөвхөн эхний нэг хэдэн үнийг л би энд орууллаа. Энийг хэлээд байгаа. Либералуудаа гэдэг. Эдгээр чи одоо ийм либерти гэдэг нам байгуулсан. Тэгээд зарим нь ардчилсан намд байдаг. Ийм хүмүүс байгаа байхгүй юу? За эдгээр жигсаал цуглаан дээр их харагдана. Их үзэгдэн, залуусыг их урайлан дуудана. Янз бүрээр үзэн шүү. Энэ хүмүүс эх орныхоо төлөө дуугарах хүмүүс мөн үү? Мөн үү? Ийм учиртай. Тэгээ энэ хүмүүс нийгмийг яаж маш хурдан хугацаанд ингэж эргүүлж байна гэхээр бултуулах тактик буюу гол ярьж байгаа зүйлийн сэдвийг булзааруулж өөр тийш нь шийдэх ийм тактик гэсэн үг. Тэр анх нөгөө нэг энэ ид чинь нүдүүлж эхэлсэн өдрөөс ингэж ярьсан. 15 давхрынхан бидрийг нүдэж эхэллээ гэд. Би тэр мөрийг одоо мэдчихгүй юм 15 давхар махар. Одоо тэр нөгөө Батулга оюун эрдэнэ эдрийг л хилээд идэг юм шиг байна. Ийм солиотой юм яриад ийм үзэл бодол хандлагатай новшнуудыг Монгол улсын иргэн бүр эсэргүүцэн тэ онлайн сошиал орчинд ярьж хэлж одоо шүмжлэхгүйгээд яах юм бэ? Тэр 15 давхрынхан байна уу, хэн байна уу, оролцоогүй бүгд шүмжлэн штэ. Яагаад энэ хүмүүс дургүй вэ гэвэл эх орныхоо төлөө хизээж дуугарахгүй новшнууд нүдэн дээр минь энэ сошиал орчинд ард иргэдийн тарих толгойг угаагаад байгаа учраас үүнийг төвчгүй, үүнийг үзэн ядаж, үүнийг үнэхээр юм буруу шааж гарч ирж байгаа байхгүй юу? Би бол одоо ингээд байнгын үзэл бодлоо илэрхийлнэ. Энэ хугацаанд энэ хүмүүс намайг юу ч
одоо махны машиндаа оруулж магадгүй өдөр чинь маш их дагах штэ 100 хэдэн мянга 200 хэдэн мянга зарим нь одоо хамгийн жижигхэн жараханууд нь л одоо 20 30 40 50 мянга гэл ингээл амар олуулаа маш олуулаа шүү. Сошиалд бол хэнийг жинхэнэ дүүжилдэг юм чи эднэр эдрийн эсрэг тэмцэж байгаа одоо цэрэн юм хилждэг одоо өнөр цэцэг бямб одоо цэцэг бямб гэдэг эдрийн чинь бол байхгүй болгоно шүү дээ. 9 шидээр нь хэлнэ.